Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл. MNCD Entertainment үзэгч та бүхэндээ бэрхшээлгүй хөгжийн нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийнхаа дугаараар бид сэргээн засах мэрэгжлийн баг хамт олонны үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хэрхэн үзүүлдэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн тамирчин шиг хичээдэг талаар сонирхолтой сурвалжилгыг хүргэх болно. Нэвтрүүлгийн маань 2 дугаар хэсгээс та хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөн тэднийг асран хамгаалж байгаа хүмүүст туслах хэрэгслийн талаар танилцуулгыг хүлээн авч үзээрэй. Харин нэвтрүүлгийнхаа төгсгөлийн хэсэгт туслах хэрэгслийн тусламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хэрхэн авч нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож байгаа сайн жишээ болгож, ерөнхий боловсролын 11-р сургуульд амжилттай суралцж байгаа Сундэж хүүгийн талаар сурвалжилгыг үзэгчдэнд хүргэх болно. Бэрхшээлгүй хөгжий. Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенцэд нэгдэж хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль баталснаас хойш энэ салбарт гарсан хамгийн том ололт бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг барьж байгуулсан явдал юм а. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаа, сэргээн засах мэрэгжлийн багийн тусламж үйлчилгээний талаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Галуудрахын ярианд анхаарлаа хандуулъя. Эрүүл мэндийн хууль, эмнэлгийн тусламжийн тухай хуулийн дээр сэргээн засах тусламж үйлчилгээг сэргээн засахын эмч, сувилагч, хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хил засалж, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан хамтын багаар олон мэрэгчлийн хамтын багаар үзүүлнэ гэж ингэ заасан байдаг. Тийм ч учраас манай төв энэ сэргээн засах тусламж үйлчилгээг олон мэрэгчлийн багаар тухайн хүүхдэд тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорж ажилладаг. Үүнээс гадна тухайн хүүхдэд тохирсон туслах хэрэгсэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл ажиллагаа манай төв дээр явагдаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн урт хугацааны эмчилгээний тасгийн эрхлэгч Бадам Ханд. Манай урт хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээний тасаг нь магадлал итгэмжлэгдсэн асрамжийн төвүүд болоод хүүхд хамгааллын хайр үйлчилгээ, төр хамгаалах байрнаас 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг урт хугацаагаар сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулдаг байгаа. Хөдөлгөөн засал нь өвчин, эмгэг, бэртэл гэмтэл, хөгжлийн хоцрогдол зэргээс үүдэлтэй хөдөлгөөний чадвараа алдсан хүүхдэд сонголт дасгал, массаж, физик эмчилгээ, хүйтэн, дулаан, цахилгаан аппарат зэргийн тусламжтайгаар сэргээн засах үйл ажиллагаа юм а. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Ами Тами тасагт хэрхэн эмчилүүлж байгаа санчир болдгоо, хөдөлгөөн заслын үйлчилгээг авснаар хэрхэн тэрэгцрээ орхиж ганцаараа алхаж чаддаг болсон тухай тус төвийн хөдөлгөөн засалч Дулмын ярианд анхаарлаа хандуулъя. Хүмүүс ерөөдөө сайн ойлгодог хөдөлгөөн засалч гэдгийг. Хөдөлгөөн засалч нь болохоор тухайн хүүхэд болон хүмүүс хийж чадахгүй байгаа тэр алдагдсан чадварыг хамгийн боломжтой түвшин хүртэл нь сэргээн засах тийм эмчилгээ байгаа. Ерөөдөө тоног төхөөрөмжүүл яг тухайн хүүхдийн хийж чадахгүй хөдөлгөөнд нь тохируулж хийдэг байгаа. Тэгэхээр алхаж чадахгүй хүүхэд байвал боломжтой байвал алхуулагчтай өөрөө туслах хажуу талаас ингээд дэмжиж алхуулагчтай алхуулж болно. Эсвэл гүйлтийн зам тэрэн дээр нэг дэмжлэгтэйгээр заавал алхуулахгүйгээр өөрийг ингээ бариулаад алхуулж болж байна. Эсвэл хүчний дасгал хийхэд тохиромжтой аппаратууд байна. Тэрэн дээр хүч сул хүүхдүүд дээр бас хүчний дасгал хийлгэж болж байна. Анх эрэхтэй санчралд маань ерөөдөө тэрэгцэртэй ирж байсан. Тэгээ одоо болохоор ганцаараа алхаж байна. Би дагаад алхаж байгаа маань бас хамгийн том үр дүн юм уу гэж боддог. Хөдөлмөр засал нь өвчин, эмгэг, бэртэл гэмтэл, хөгжлийн хоцрогдол зэргээс үүдэлтэй өдөр тутмын амьдралын оролцооны хязгаарлагдмал байдал үүссэн хүүхдэд хооллох, хувцас солих, усанд орох, гэрийн ажил хийх зэрэг амьдралын өдөр тутмын зайлшгүй шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн мэрэгжлийн засалчийн үйл ажиллагаа юм. Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн урт хугацааны эмчилгээний Ами Тами тасагт эмчилүүлж байгаа содон чимэг охины гаргасан амжилтын талаар тус төвийн хөдөлгөөн засалч Бүжин Лавтай ярилцлаа. За хөдөлмөр засалж гэдэг нь тухайн хүүхдээ өдөр тутмын үйл ажиллагаанд ямар нэг шалтгааны улмаас орцож чадахгүй үед нь тухайн хүүхдийн нэг сонирхсан хөдөлмөрөөр нь дамжуулан хөдөлмөр засал эмчилгээ хийдэг байгаа. За хүүхдүүдийн хувьд болохоор зэрэг гол хөдөлмөр нь бол тоглох. Содор маань анх эхэлж хэрэгтэй болохоор зэрэг доктортой суудгүй байсан. Ингээд за команд биелүүлдэг. Анхаарал төвлөрч сул хөдөлгөөн талаас гарын нарийн нийлмэл үйл ажиллагаа сул тэнгуүтэ
ингээд ийд зүйлс ямар нэг тоглоом байх юм бол ерөөсөө тэр тоглоомоо зөв тоглож одоо мэдхгүй тоглоомоо ийд зүйлс амандаа хийх ч юм уу барьсан ийд зүйлсээ ингээд шиддэг байсан. Одоо болохоор тухайн хүүхдийн маань өөр содороогийн маань өөр дүүн болохоор зэрэг доктортай суугаад анхаарлаа төвлөрүүлээд тэгээд нүг команд аягүй сайн биелүүлдэг болсон. Өгүүлэх хэрэгтний үйл ажиллагааг дэмжин сайжруулахад мэрэгжлийн засалчийн тусламж шаардлагатай. Хил засалч нь тархины шалтгаан гэмтлээс эсвэл сонсголын бэрхшээлээс хил ярианы хөгжлийн хоцрогдлоос уу эсвэл дуу авианы хоцрогдлоос уу гэдгийг үнэлж зажилж зайлгах хооллох ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Эзэмшсэн мэрэгчлэрээ бахархаж цаашдаач энэ төрлийн мэрэгжлийг эзэмшиж ажиллах залуус олон байгаасай гэх шин хүсэлтэй хил засалчимж Суман гэрлийн чин үлсгүүд үзүүлсэн үйлчилгээ болоод тэдний хамтын амжилтын талаар сонирхъя. Хил засалч гэдэг хүний тухайд яг ерөнхийдөө бол нөгөө богино утгаар яриул бол хил ярианы олдмол болон төрөлхийн хил ярианы бэрхшээлийг засан эмчлэх үйл ажиллагааг явуулдаг хүн гэж ярьдаг. Монгол улсад бол яг өөр их дутагдж байгаа салбарын мэрэгчлүүд юм байна. Хил засалч маань сургуульд ч ажиллаж болно, хил засалч маань ингээд эмнэлгийн байгууллагт хүүхдтэй ажиллаж болно. Тэгээд хил засалч хүн гэдэг чинь өөрөө болохоор олон зүйлийг нэг доор нэгтгэж явж байгаа шүү дээ. Ерөөсөө хүүхд дээрээ эллэг массаж хийхээс ахгуулаад одоо миний хийж байгаа шиг те. Эллэг массажаас ахгуулаад дасгал маш олон зүйлүүдийг нөгөө хүүхдээр хийлгүүлнэ. Тэрийгэ дагуулад гол нь хүүхдийнхээ ярих чадварыг л сайжруулах зорилготой байгаа юм да. Дүүсэгийн маань хувьд бол анх эрэхтэй гиперсаливациол шүс их ялгардаг. Нөгөө талаасаа энэ өгүүлэх хэрэгтний хувьд бол хилний булчингийн хөгжил мөн нүүр мимикийн булчингийн хөгжил мөн дээрээс нь залхих чадвар дээр бас асуудалтай ирсэн. Би тэрийн хувьд бол ерөнхийдөө бол эхний ээлжинд бол вокостим гэх аппаратаар явсан. Вокостим аппаратанд явсан бас залхилтын алдагдал шүс ялгартыг нь багасгаж өгсөн. Бидний ирээдүйн гол зорилго бол одоо ярь сурах байна уу? Тэгш хамруулах нийгмийн сэргийн заслын газрын хамт олонны үзүүлдэг боловсролын болон нийгмийн сэтгэл зүйн хөгжлийг дэмжих үйлчилгээний талаар тэгш хамруулах нийгмийн сэргийн заслын газрын үнэлгээний ажилтан Ган Эрдэнэ ингэж ярьсан юм а. Тэгш хамруулах нийгмийн сэргийн заслын газар нь үйлчлүүлэгч хүүхдүүдэд боловсролын хөгжлийг дэмжих нийгмийн сэтгэл зүйн хөгжлийг нь сайжруулах үйлчилгээг үзүүлдэг байгаа. Ингэхдээ нэг төрөнд бол хүүхдийн хөгжлийн үнэлгээ хийлэгдэг. Хүүхдийн хөгжлийн үнэлгээ, сургуулийн өмнөх насны үнэлгээ, сургуулийн насны хүүхдийн үнэлгээ гэсэн хоёр үнэлгээнд ордог. Үйлчилгээнд орсноор хүүхдийн бодит байдлын хөгжлийг нь тогтоогоод тэгээд тохирох үйлчилгээнд хамруулдаг. За энд ямар үйлчилгээнүүд байдаг вэ гэхээр хүүхдийн гарын жижиг булчингийн үйл ажиллагааг сайжруулах гар урлаг цэцлийн хөтөлбөр, танин битгүүн хөтөлбөр, хүүхдийн хэл яриаг сайжруулах хэл яриа нийгэмшүүн хөтөлбөр. За тэгээд хүүхдийг нийгэмшүүлэх, хөдөлгөөний ур чадварыг нь сайжруулахуднаас спорт засал эмчилгээ, хүүхдийн авиас чадварыг нэн илрүүлэх, зорилгоор хөгжим заслын эмчилгээ, тэгээд сүүл болохоор портэж хөтөлбөр гэдэг ингээд нэмэгдээд орсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй хийгээд хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхийн ач тус хийгээд play therapy буюу тоглоомын аргаар хэрхэн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг талаар мөн аз жаргал хөө сэтгэл зүйн үйлчилгээг авснаар ямар амжилтанд хүрсэн талаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн сэтгэл зүйч Ням Пагамтай хийсэн ярианд анхаарлаа хандуулна. Тухайн хүүхд маань сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай эсэхийг манай үнэлгээний ажилтан шийдвэрлэдэг. Тэгээд ер нь бол эцэг эхийн хүсэлт, тэгээд хүүхдийн өөрийнх нь хэрэгцээ шаардлагаас хамаарат сэтгэл зүйн үйлчилгээгээ үзүүлдэг. Тэгээд онш нас болон одоо хамаарахгүйгээр сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа. За тэгээд энэ үйлчилгээнд маань болохоор 0-аас 11 насны хүүхдүүдэд бол одоо хүүхдүүдийн маань хөвчлэн бэрхшээлтэйгээс гадна тэг хэл яриа тэгээд өөрийгөө илэрхийлэх гэдэг энэ чадамжууд сул хөгжсөн байдагтай холбоотойгоор одоо өөрийг нь байгаагаар нь хүлээн зөвшөөрөх те яг одоо байгаа байдалд нь тохируулсан сургалтын үйл ажиллагаа явуулахын тулд энэ play therapy буюу тоглоомын заслын үйлчилгээг 0-аас 11 насны хүүхдүүдэд одоо үзүүлж байгаа. Тэгэд энэ нь болохоор тоглонгоо хүүхдэд дэмжлэг үзүүлэх одоо ялангуяа сэтгэл зүйн хувьд тэг хүүхдүүд маань нөгөө ярихгүй байгаа учраас эсвэл бусдын яриаг бүрэн сайн ойлгох байгаа учраас нөгөө тодорхой хэмжээний стрессүүд бий болдог, таагүй мэдрэмжүүд авдаг, тэндээсээ шалтгаалаад нөгөө сөрөг заамуудад сэтгэл зүйн хувьд гаргах магадлал өндөр байдаг. Тэгээ тэрнтэй холбоотойгоор одоо сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа. Анх азаагийн хувьд бол за энэ суугаараа гэдгийг ойлгохгүй
Эсвэл надаа өгөөрэй, надаа гэж гуйгаараач гэдэг юм ийм энгийн үйлдэлтэй командуудыг биелүүлэх чадвар сул хөгжсөн. За тэгээд нөгөө нийгмийн харилцаанд орох чадвар сул буюу шинэ орчинд орохороо тавгууддаг, тэгэхээр дараад хашгирдаг ч юм уу ийм тавгуу сэтгэл хөдлөл одоо илэрхийлдэг байсан. Тэгээ тэр мэдрэмжүүд ингээд тоглолсноороо тоглоомын одоо энэ тоглоомын арга ашиглаж анхаарал төвлөрөх чадварыг сайжруулад суулгаад тодорхой зорилготой үйлдэлүүд хийгээд жишээ нь тоглоом одоо машин авах гэж байгаа бол машин надаа өгөөч гэж гуйлагдаг ч юм уу те. Тэгээд нөгөө тодорхой урамшууллын аргуудыг ашигласнараа чадварууд нь ахаад одоо бол нөгөө чихээ дарж уйрлах ч юм уу ямар нэгэн сүрэг зан үйл байхгүй. Тэгээд нөгөө нийгмийн харилцааны чадамжууд бол багаар сурж байгаа. Ер нь аутизм өөрөө хүссэн үедээ ярьдаг. Хэлээрээ гэх юм бол дагаж хэлэх нь жоохон бага байдаг байхгүй. Тэгэхээр бусдын одоо хүсэж байгаа бүрэн чөлөөтэй илэрхийлэх тий. Тэгээ бусдын яриаг бас сайн ойлгоод өөрөө ингээд тодорхой хэмжээнд өөрийнхөө юу хүсэж байгаа, яаж нийгмийн харилцаанд оролцмоор байгаа гэдэг тэр мэдрэмжүүдэд хуваалцах боломжтой болохын төлөө л ажиллаж байгаа. Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвөөс ирж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн сэргээн засах мэрэгжлийн багийн тусламж үйлчилгээнд хамрагдсан Содон чимэг Санчирвалд аз жаргал чин уйлс дөрөв маань нийгмийн харилцаанд оролцож сургуульд суралцах боломжтой болсон байна. Энэ талаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нийгмийн ажилтан Баярмагаас тодрууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх болон холбон зуучлах үүрэг гүйцэтгэдэг. Санчирвалд Содон чимэг чин уйлс аз жаргал гэсэн 6-аас 9 насны 4 хүүхэд байгаа. Манай төвийн мэрэгжлийн баг кейс уулзалт хийгээд тэгээд эндээс энэ хүүхдүүдийн сурах эрхийг хангах үүднээс энэ жил одоо аль бие усны асран хамгаалагч болох Өнөр бүл асрамжийн төвд санд хөргүүлснээр одоо энэ хүүхдүүд маань 25 дугаар тусгай сургуульд суралцахаар болсон байгаа. Нэвтрүүлгийнхээ 2 дугаар хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчдад зориулсан туслах хэрэгслийн тухай мэдээллийг хүргэх болно. Туслах хэрэгсэл маш олон төрөл байдаг. Хүн ямар нэгэн үйлдэл хийх чадваргүй болсон тохиолдолд тухайн үйлдэлээ хийхэд туслаж байгаа хэрэгслийг туслах хэрэгсэл гэнэ. Хүн амьдралдаа тогтмол хийдэг, бие засах, ариун цэврээ сахих, хувцаслах, хооллох, зорчих, амрах гэсэн 6 төрлийн үйлдэлээр үндэслэн 6 төрлийн багц туслах хэрэгсэл байдаг. Ингээд туслах хэрэгслийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр Rectus хязгаарлагдмал хариуцлагатай компаниг зорьсон юм. Тус компани захирал Одиеранд анхаарлаа хандуулъя. Манай Rectus компани бол яг туслах хэрэгслүүд нийлүүлэхийн зэрэгцээ мөн тухайн хүнийг асарч байгаа хүнд зориулагдсан тоног төхөөрөмжүүдийг авчирдаг. Жишээ нь хэд энд байгаа энэ туслах хэрэгслүүд бол та бүгдийн харж байгаагаар бол хүн зорчиход А цагаас Б цаг руу аль нэг тийшээ явахд зориулагдсан туслах хэрэгсэл байгаа. Энэ бол өндөр нам болно, дээш доош болно, өргөн нарийн болж болдог. Тэгтээ тухайн хүнийг унахаас сэргийлсэн зүйл. Энд байгаа тэрэгцрүүд бол үндсэндээ бүгдээрээ зорчих чиглэлийн туслах хэрэгсэл байгаа. Энэ болохоор ванны тавцан гэдэг нэртэй тухайн хүнийг усанд оруулахад зориулагдсан туслах хэрэгсэл юм байгаа. Доошоо хүн суухад маш их хүндрэлтэй тухайн хүнийг суулгах боломжгүй бол энэ дээрээ сууж угаад яг шүршүртэй адилхан усанд орчих зориулалттай юм байгаа. За дараагийн туслах хэрэгсэл бол жишээ нь өргөгч кран байна. Энэ бол яг хөгжлийн бэрхшээлтэй хүнд өөрт нь зориулагдсан кейс илүү түүнийг асарч байгаа хүнд илүү зориулагдсан хэрэгсэл юм байгаа. Жишээ нь 100 гаруй килограмм жинтэй хүнийг дээш доош өргөнө гэдэг бол маш том эрсдэл тухайн өргөж байгаа хүн мөн өргүүлж байгаа хүн. Энэний тусламжтайгаар бол ямар нэгэн айдасгүй өдөр тутамдаа тухайн хүнийг өргөх бүрэн боломжтой хэрэгсэл байгаамаа. Хүний үлддэг 6 тогтмол үйлдэлүүдийн нэг бол ариун цэврээ сахих байгаа. Өөрөөр хэлбэл бийцсах. Энэ үед бол тодорхой хэмжээний туслах хэрэгслүүд хэрэглэнэ. Манай энд бол тухайн хүнийг нөгөө босож суух туслах, дэмжих, түшээд босох, татаад босгох зориулагдсан хэрэгслүүд энд байна. Сул дурын ойролцоо. За түүнчлэн бүр нойлын өрөөнд ирэх боломжгүй хүмүүсүүд бол бийцсах бас боломжууд ингээ байж байна. Өөрөөр хэлбэл орных нь хажууд ийм суултурууд ингээ тавьчихна. Өөрөө суулт нойлын өрөөрөө ариун цэврөөрөө очлгүйгээр эдгээр суултуруудыг ашиглах бүрэн боломжтой байдаг.
Эднээс нь бол өндөр нам болохын зэрэгцээ, жингийн даацын хувьд болон функцийн хувьд бол 120-140 кг хүртэлх жинтэй хүнсүүдэд үйлчлэх боломжтой байдаг. Тэгэхээр туслах хэрэгслүүдийн тухай ярих юм бол ер нь үндсэндээ хүний тухай ярьсантай адилхан. Хүн өөрөө ямар зүйлийг хийдэг вэ? Тэр болгоныг хийх боломжгүй байгаа тохиолдолд тэрүүн дээр нь туслах хэрэгслүүд орж ирдэг. Энэ л одоо туслах хэрэгслийн одоо гол онцлог зарчим нь байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээлийн онцлогоос шалтгаалan туслах хэрэгслийн төрөл улам олон болж илүү нарийн хөгжсөн байдаг. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан туслах хэрэгсэл хийгээд харааны бэрхшээлтэй иргэд туслах хэрэгслийн тусламжийг авч хэрхэн нийгмийн харилцаанд амжилттай оролцож байгаа тухай хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төв төрийн бас байгууллагын тэргүүн цэнгэлдээ ярилцлаа. За хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төв төрийн бас байгууллага нь одоо хараагүй хүмүүс зориулсан мэдээлэл харилцааны технологийн шийдвэрүүдийг хөгжүүлдэг. За үүн дотор хараагүй хүмүүс зориулсан дэлхийд даяар гол хэрэглэгддэг технологиуд e-braille технологи, ярддаг программын технологиудыг одоо Монгол улсын хэмжээнд хөгжүүлдэг. Харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авахаас сурч боловсрох хамгийн чухал технологиудын нэг бол braille төхөөрөмж. Braille төхөөрөмж нь цахим болж хөгжөөд нэлээд олон жил болж байгаа бөгөөд хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төв нь 2015 оноос энэ төрлийн технологиг хөгжүүлсээр дэлхийд дахинд өргөн хэрэглэгддэг Braille принтер, Braille дэлгэц зэрэг төхөөрөмжөд Монгол Braille-ийг таниулсан байна. Ингэснээр хараагүй иргэд интернет орчинд болон офисын програмууд дээр зэрэг бүх хэрэглээгээ Braille-аар ашиглах боломжтой болжээ. Хамгийн сүүлд гэхэд Windows 10 үйлдлийн системээр эмэгтэй хоолоогоор ярьдаг программыг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа юм байна. Мөн хараагүй иргэдийн хэрэглээнд зориулсан сундаг таяг, даралтын аппарат, халуун хэмжээгч зэрэг туслах хэрэгслийг монгол хэлээр ярьдаг болгон хөгжүүлжээ. Хуудас нэгт бид Монголд улсад мэдээлэл харилцааны технологиг хөгжүүлж байна. Тэгш хамран сургах хөтөлбөрүүд маш эрчимтэй хөгжиж байгаа. Үүний нэг жишээ бол Сундаж ав гэдэг харааны бэрхшээлтэй хүү байгаа. Интернетийн орчинд цахимаар хичээлэх боломжтойгоор суралцж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусдын л адил өөрийн авьяасаа хөгжүүлэн сурч боловсрох, хөгжих эрхтэй. Туслах хэрэгслийн тусламжтайгаар алдагдсан боломжоо нөхөж хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуульд суралцж байгаа харааны бэрхшээлтэй Сундаж ав хүүгийн тухай гэгээлэг мэдээллийг нэвтрүүлгийнхээ төгсгөлийн хэсэгт хүргэхээр бэлтгэлээ. За одоо би 26 дугаар хуудсан дээр номоо нээсэн. За энэ ажлын талбарт өгөгдөл гэдэг сэдэв байгаа. Энэ мэтчлэн ингээд компьютероо сурах бичгээ уншиж ашигладаг байгаа. Яг зарим нь бол жоохон бэрхшээл тулгарч байгаа. Одоо зураг хичээлч байдаг юм уу, монгол хичээлч байдаг юм уу. Гэхдээ яг тэр бол дараа нь тэгж байгаа удахгүй ер нь ойлголцчих хаал гэж бодож байна. Сундаж ав хүү харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан монгол хэлний ярьдаг програм, цахим сурах бичиг унших програм, цахим Braille төхөөрөмж, E10 төхөөрөмжүүдээс гадна дэлгэц уншигч NVDA програмтайгаа хослуулан тооны томьёо бичиж уншдаг Chatty MT3 тойром зэрэг програмуудыг хослуулан ашиглаж 11-р сургуулийн бус сурагчдын л нэгэн адил интернет орчинд ажиллаж, сурах бичгээ уншиж, технологийн дэвшлиг ашиглан амжилттай суралцж байна. Харааны бэрхшээлтэй хэдий ч хүүгээ бусдын жишгээр энгийн сургуульд суралцаж хүсэл мөрөөдөлтөд хүрэхэд нь бүхий л талаар туслаж дэмжиж яваа Сундаж авийн ээж Мөнгөн цэцгийн яриаг хүргэж байна. Би анх хүүхдээ бас энгийн хүүхдүүдэд гоё нийгэмшүүлье гэж бодож анх оруулсан байгаа. Кингэс гэдэг сургуульд маань 3 жил сурсан хүү маань миний хүүчин IT-ийн чиглэлээр суралцах учраас тооны гүнзгий сургуульд оруулъя гэж шийдээд энэ жил 11-р сургууль суралцж явж байгаа. So, Suндаж, how about you? What's the first thing you do in the morning? Okay, so the first thing I do in the morning is I get up and I get dressed, I walk, I brush my teeth, I get ready, I have breakfast, and then I go to school, and I go to school mostly with my parents. Sometimes
only on rare situations I go alone. So, Okay. yes. Тэгээ сондож автын нэг ангидаа сурч байгаа маш их баяртай байгаа. Компьютер бол англи хэлдээ илүү сайн гэж бодож байгаа. Бас өөрийн хийлгэг, найрсаг бас компьютер програмаар их мэргэсэн. Заримдаа мэдгүй асуугаад толгороход сондож авсдаг. Тэгээд их хийлдгээр хариулж тусалдаг. Манай ангийнхан бол надад их тусалнөө. Яг намайг өөртөө нь адилхан л гэж юу н тооцож явдаг л да. Би өөрөө хүүгээ болохоор барайлаар нь дүгнжтэй чадахгүй учраас компьютерийг сурсан байхад энгийн хүүхдүүдийн дунд энгийн машинарын дунд ойлголцоод явж чадах юм байна гэдгийг олж хараад хүүгээ тэгээ цэнгэл багштай уулзруулаад зөндөө юм сургаж одоо хүртэл сургуулийнх нь одоо бүхэл ном дэвтэр те бүгднийг нь болохоор яг аавд яа те цахим хэлбэрээр суралцаж явж байгаа. Ирээдүйн зорилго маань ер нь мэрэгжил маань компьютерийн програм хангагч буюу мэдээллийн технологийн мэрэгчлэлтэн болохыг одоо ер нь зорж хүсдэг байгаа. Бэрхшээлгүй хөгжийн нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар хөгжлийн бэрхшээлтэй иргэд туслах хэрэгсэл болон сэргээн засах мэрэгжлийн баг хамт олонны тусламжтайгаар нийгмийн харилцаанд оролцож, бусдын адил сурч, боловсрч, ажил хөдөлмөр эрхлэж, бэрхшээлгүй хөгжих боломжтой юмаа гэдгийг харуулахыг зорьсон юм а.